Элдв Эрдэнэт хэмээх ногоон модон могоо жилийн цагаан сар гарах гэж байна. Тэгээд жил бүр л цагаан сар болохын өмнө ёс заншлын тухай маргаан за тэгээд шар зурхай төгс буянтын зурхай гэл тийм хоёр талдаа гарч мэтгэлцдэг монголчууд. Тэгээд миний шүдэр цэцэг пэйжийн дагагчид болон уншигчид маань ер нь цагаан сарын өв уламжлалын талаар подкаст хийгээч гэж нэлээд их хүсэлт хийлгээсэн болохоор цагаан сарын талаар подкаст хийлээ. Монголын түүхэн хүмүүс. За цагаан сар нь монголчуудын хамгийн том бас хамгийн их бэлэгдэлт баяр юм. Тэгээд цагаан сар бол зөвхөн ийм дорны одоо сарны тооллоор хийж байгаа шинэ жилийн баяр биш. Тусгаар тогтнол, төрч ёс мөн одоо шашин борхон, шашин шүтлэгтэйгээ холбоотойгоор ингээд бүр эзэнт гүрний үеэс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн энэ явцдаа нэлээд их янз янзын өөрчлөлтөнд орж исэн ийм их чухал баяр. Монголчуудын өнөөгийн дэлхийн ертөнцид ирэх үндэсний ялгарл, ондоошлыг харуулсан тийм өвөрмөц хизээж мартахын аргагүй юм уламжлал болсон сайхан баяраа. За тэгээд тусгаар тогтнолтой яагаад холбогдож байна? Шашинтай яагаад холбогдож байна гэдгийг ингээд бүгдээрээ ярьцгаая. За их Монгол улсын үед монголчууд тэнгэр шүтлэг бөөгийн ёсоор цагаалж шинэлдэг байсан тухай Италийн алдарт аялагч Марко Поло тэмдэглэлтэд бичсэн байдаг. Тэр үед цагаан сараар хүмүүс цагаан зүсмийн морь эмээллэн хүлэглэж цагаан өнгийн дээл өмсөж цагаан эдэд тавглан зоголдог юм баяр байсан гэж аялагчид тэмдэглэж үлдээсэн байдаг. За өнөөгийн байдлаар бол монголчууд төгс буянтын зурхайн тооллыг баримтлан цагаан сараа тэмдэглэн шинэлж байна. Цагаан сар нь эртнээс монголчуудын хувьд урт өглийг өнтөөд авч өөдлөн дэвжих урган цэцгэлхийн эхлэл хавар цагтаа хавтаа сайхан залгсан ийм энх мэндийн баяр бэлэг ерөөлийн баяр байдаг. Монголчууд өндөр гэгээн анх дугаар богд зан базрын үеэс эхлээд цагаан сарын ёс заншилтаа урхны шашны янз янзын зан үйлүүдийг нэмж тэмдэглэх болсон. Цагаан сарын нөгөө шинийн 1-ээс 15-ыг дуустал уншдаг. Ерөөл ном гэх мэтээр ингээд өндөр гэгээн зан базрын боёо одоо нөгөө өндөр богдын маань оруулсан өөрчлөлт бол нэлээд их байдаг. Монголчууд бид төгс буянтын зурхайн он тооллыг яагаад баримтлах болсон бэ гэдэг бол бас их чухал асуудал. За энэ төгс буянтын зурхайн ямар учиртай юм бэ гэвэл хөхнөрийн Монголд төрсөн Монгол төмний дундаас төрсөн суу бэлэгт гүн ухааны эрдэмтэн, уламжлалт ангаах ухааны эрдэмтэн, уран зохиолын бас сод авьяастан одоо оронч иш балжир 1747 онд Монгол орныхоо газар зүйн онцлогт тохируулан шинээр зурхаа зохиогоод түүнийга төгс буянт шин зурхаа гэж нэрлсэн юм түүхтэй. Одоо Монгол эрдэмтний зохиосон зурхаа ах нь шүү дээ. Төгс буянт зурхаа нар сарны хөдөлгөөний дагуу Монгол орны цаг агаар, уур амьсгал, газар зүйн байрлалд тохируулан зохиосон юм Монгол зурхаа гэж үздэг. За Йохан Гүрний үеэс хэрэглэж ирсэн шар зурхайг манжийн төрд зүтгэжсэн католик шашны самбартан харлам Адам Шал гэдэг тийм зурхаан одоо орны нэг эрдэмтэй хүн Европын одоо орны онолд тулгуурлан манжийн үед шинжилэн зохиосон байдаг. Тэгээд тэр үед өөрийн гэсэн төртөө тусгаар олсод бүгд өөр өөрийн гэсэн он тооллоод зохиох эрхтэй гэж энэ Азийн орнуудад үздэг байсан. Тэгээд тэр үед манж даачин улс Азийн ихээхэн газар нутгийг эзлээд маш хүчрхэг ийм гүрэн болсон байсан учраас өөрсдийнхөө эд хавыг гайхуулах гэж өөрсдийнхөө захиалгаар зохиосон энэ шар зурхаагаа Азийн ихэнх оронд хүчээр хэрэглүүлэх болсон. Тэгээ Монгол ч гэсэн манжийн иргэшилд байх бүх үеийнхаа туршид энэ манжин хааны зарилгаар манжин хаадын цаг тооллыг хэрэглээд тэгээд манжтай адилхан шар зурхаан дагуу шинэлдэг шар зурхаан дагуу тоолдог байсан юм билээ. Тэгээд нөгөө түрүүн подкастын эхэнд
хэлсэн нөгөө улс төр тусгаар тогтнолтой яагаад энэ зурхаан цаг тоолол цагаан сар холбоотой байгаа юм бэ гэдэг чи одоо энд гарч ирж байна шүү дээ. За тэгээд ер нь энэ манжин иргэшээлд байх үед Монголын цагаан сард бас нэлээд их өөр заншлууд байсан. Тэрийг ингээд хоошоо ярих болно. За тэгээд 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал одоо цагаагч гахаа жил аргын тооллоор бол 1911 оны 12 сарын 29-нд ингээд ялж олноо өргөгдсөн туурах тусгаар Монгол улсад тунхагласны дараа шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаан ширээнд заларсан 8 дугаар богд Жавдан дам хаан зарлиг гаргаад монголчууд цаашид манжин одоо хааны зарилгаар хэрэгэлдэг одоо манжин шар зурхааг хэрэглэхээ болж Монгол зурхаачийн зохиосон төгс буянтын зурхаагаа хэрэглэх. За тэгээд манжин хаадын хаан ширээнд заларсан тэр одоо өдөр бүрээс тоолж эхэлдэг тэр манжин хааны цаг тооллыг хэрэглэхийг хориглож олноо өргөцсөн Монгол улсын шинэ цаг тооллыг хэрэгжилж эхэлсэн. Тэгэхээр одоо энэ 20 дугаар зууны ихэнх үе хүртэлх энэ дорн дахны улсуудын онцлоголдоо за тэр манжин цаг тоолол гэж юу болохыг одоо та бүхэн маань мэдж байгаа хаа. Манжин хаан ширээнд ямар хаан заларна тэр хааны одоо цол хэрэгмээр шинээр тоолол эхэлдэг байсан. Тийм болохоор одоо ингээд манжин үеийн Монголын түүхийг судлах юм бол Иер засагчийн 5 дугаар он Бадруулт төрийн 33 дугаар он гэх мэтэр ингээд цаг тооллыг аргын тоололтой харьцуулж л үзэхгүй бол толгой тарих ирэхээр манжин одоо бүх хаадын хаанчилж исэн тэр цаг үед хаан болсон тэр өдрөөс нь ахуулаад дандаа шинээр цаг тоолол эхэлдэг. Өөрийн гэсэн цаг тоолол байхгүй. Ийм л байжгаад 1911 онд ингээд өөрийн гэсэн хаант төртөө тусгаар болсны одоо хамгийн тийм бахархалтай зүйлүүдийн нэг нь ингэж манжин луут тугандор байж манжин хаанаар цаг тооллоо тоолж манжин ёсоор шар зурхаан ёсоор ингээд цагаан сараа хийхгүй гэж ингэж зөрүүлж өөрийн гэсэн ондоошлолтой өөрийн гэсэн цаг тоололтой болж исэн юм аа. Тэгэхээр улс төр тусгаар тогтнолтой бол цагаан сар болон цаг тоолол ийм нарийн холбоотой байдаг зүйл. За тиймээс Монголын цагаан сар бол Хятадынхаас ялгаатай. Тэгээд дэлхийд даяар Chinese New Year гэж одоо Хятадын шинэ жил гэж нэрлэдэг байдаг бол манай цагаан сар бол тэр биш. Монголын цагаан сар. Яг цагаан сар гэдгээр нэрлээд тэгээд явах юм бол энэ Хятадын тэр нэг шинэ жил гэж дэлхийд даяар нэрлээд байгаагаас шал өөр ондоо ёс заншилтай Монголын баяр гэдэг нь ялгарч гарч ирж байгаа. За тэгээд битүүлэх ёсны тухай товчхон ярьчаа. За энэ битүүлгийн ёс хүмүүс их битүүрх гэж яриад байдаг. Тэгээд аль болохоор тэгж ярихгүй байх, тэгж бичихгүй байх хэрэгтэй байна. Энд чинь битүүрх гэдэг үгийг хэрэглэхгүй битүүлгийн ёс, битүүлэг гэж нэрлэдэг. Шинийн нэгний өмнөх үдэш сар гарахгүй ингээд харанхуй шөнө болдог учраас улирч буй оныхоо отхон үдшиг битүүн гэж нэрлэсэн. Битүүний өдрөөс өмнө монголчууд нэлээд олон тийм зан үйл хийдэг байсан. Хөдөөгийн малчин айлууд бол хот хороогоо цэвэрлээд гэр орныхоо тоос шороог гүгээд угааж арчаад ийм хэр тоосноосоо заавал салдаг ийм нэг бэлэгдлийн зан үйл хийдэг. За тэгээд өөр авалгаа эцэслэж хийж гүйцээгүй байсан дотоо ажил төрлөө заавал багтааж битүүний өмнө гүйцээдэг ийм уламжлалтай. Хэрвээ тэгэхгүй бол ингээд дараагийн шинээр гарч байгаа жил дахиад л ийм дутуу гоцоо үргэлжлэнэ гэдэг юм бэлэгдлийн үед их цээрэлдэг. За тэгээд битүүлэх ёс нар шингэсэн өн эхэлдэг. Нар жаргахын өмнө ингээд битүүлгийн идэ будаа цэвэрлэгээ бүх ажлаа дуусгаад нар жаргангууд битүүлэх ёс эхэлнэ. Идэ будаагаа засч хаалганыхаа баруун татган дээр нь тунгалаг мөс тавьж зүүн татган дээр нь ихэнх Монголын ер нь угсаатнууд энэ ёсыг баримталдаг л да. Зүүн татган дээр нэг тийм харгана, өргөст харгана тавьдаг. Тэгээд энэ янз янзаар тайлбарладаг. Ер нь мөс тавьж байгаа нь сайн зуугийн сахиус эцтэй орох үүдийг нээж зүүн татган дээр тэр муу зуугийн хорлол чөтгөр шулмыг орж ирэх үе таалгыг хааж байна
гэж бэлэгддэг. Дээрэс нь шашин борхон дэлгэрсэнтэй холбоотойгоор тэр түрүүн дээр хэлсэнчлэн анх дугаар богд өндөр гэгээн зан азрын үеэс хойш нэмэгдсэн юм шашны зан үлийн утга бас энэ мэс тавьдагтай холбоотой. Тэр нь одоо юу гэхээр 33 ертөнцийг битүүний үдш эргэж тойрдог, балдан лам охин тэнгэрийн хүлгэлдэг, хөх халзан луусыг услах ийм тунгалаг мэс тавьж гинэ гэж ер нь сүүлийн 300 жил илүү энэ ёслоо энэ одоо зан үйлээ тайлбарладаг болсон юм лээ. Миний хувьд ч гэсэн энэ 1970-80-аад онд манай хөгшөө ээж хөгшөө аав хоёр цагаан сараа хийхдээ энэ мэс тавьдаг боломжлолыг бол яг авч явдаг гэсэн. Хэдий тэр үед хот суурин газрууд цагаан сар тэмдэглэгийг хоригдсон. За тэгээд албан ёсны амралтын өдөр байгаагүй ч гэсэн хүмүүс нууц далдуур ингээд хэдэн зуун жил уламжилж ирсэн цагаан сар битүүлэх шинэлэх ёсоо ерөөсөө орхиж гээгдүүлээгүй ирсэн их бахархалтай байдаг. Тэгээ би ч гэсэн шашин бурхан хаалттай байсан. Тэр үед лам бурханы оног усалтгийн гинэ гэд хөгшөөжтэй хамт тэр тунгалаг мөсийг гэрийнхаа татган дээр тавихтай их дуртай байсан. За тэгээд ер нь Монголын ихэнх угсаатнууд битүүний шөнө банш чанж иддэг юм байлээ. Гэтэл зарим сүүлийн үед ингээд сонсоод тахаар айлууд хиншүү гаргах хэвээр хуушур хийдэг гэд яриад эхэлсэн байлээ. Миний багад бол манай тэр хөгшөөж хөгшөө хоёр болгоны юм гаралтай хүмүүс байсан. Түшээд хаан аймгийн дайчин Чинвангийн хошуу ялангуяа хөгшөөж маань. Тэгээд тэднийх нь бол хуушур хийдэг бас байгаагүй юм билээ. За тэгээд энэ хуушур хийдгийн талаар подкастынхаа төгсгөл хавьд бас ярина. За тэгээд ямар ч байсан битүүлгийнхаа мах шүүс идэ будаага засаад заавал галдаад дээж өргөдөг байсан. За одоо ингээд өвөр Монголд үлдсэн манай өвөг Монголын угсаатнууд бол гал дахиад идэв юм лээ. Одоо манай энэ халахын нутаг дээрх монголчуудын галын тахилга нэлээд мартагдсан талтай юм уу гэж миний хувьд боддгийн. За ингээд галдаа дээж өргөөд гэрээ эзэнд цааныхаа дээжийг барина. Ер нь ямар ч үед гэрээ эзэнд эцэгтэй цааныхаа дээжийг барьдаг нь Монголын уламжлалт ёс. За 3 марл одонд идэ өргөж битүүлгээ хөндөг. Битүүний зогт эрүүгэн заагаагүй хоньны битүү толгой хоньны өвчөө чанж тавьдаг нь ер нь гол заншил байсан байлээ. Битүүлгийн шүүс хоньны чансан махыг гэрээ эзэн эхэлж хөндөхдөө толгой хошуу хоёр эрүү чих ууцны хоёр тал зэргээс нь огтолж галд бурхандаа өргөд тэгэд гэрт байгаа хүмүүст хувь хишиг тараадаг. Битүүлгийн идэ бодаага хүртсэний дараа идэнийхаа дээжээс ингээд аваад тухайн үеийнхаа энэ саахалт ойролцоо айлуудаас битүүлэг хүргэж өгдөг гэсэн юм билээ. Айлаас битүүлэг ирлээ гэд ингээд солилцдог идэ бодаага. За ингээд битүүлгийн идэ бодаага шүүсээ хүртсэний дараа алаг мэлхий тоглох, морь уралдуулах, дөрвөн бэрх орхих зэргээр шагаагаар нааццгааж үдшиг өнгөрүүлдэг. Битүүний үдш мал хуугаа хээр хонуулах, айлд ямар нэг ид зүйлээ орхихыг бол машид цэрлдэг байсан байлээ. За тэгээд цагаан сараар ер нь бор болон цагаан хоёр янзын идэ бэлтгэдэг юм. Идэ ундааны соёлтой байсан. Бор идэнд нь бүхэл мах, битүү хоол, бууз, банш, шимээр ордог бол цагаан идэнд нь бүхэл төрлийн цагаан идэ болон уул, боо, борцог, айраг нь ордог. Энийг ингээд бор цагаан идэ гэдэг. За тэгээд уул боовоор таваг застаг ясаас хизээ үүссэн бэ гэдэг нэг ийм сонирхолтой сэдэв байна. Энэ талаар янз янзын яриа байдаг. За ер нь халахын шашны тэргүүн анх дугаар богд, өндөр богд зан азрын санаачлагаар уул боов хийдэг болж эхэлсэн гэдэг тийм их сурвалж байна. Одоо энэ өндөр богдын үед хэв угалцтай хэв урлаад Монгол хэвийн боо үссэн гэж үздэг. За тэгээд нутгийн онцлогоор зарим нь бол хэвийн боо, зарим нь хавсаа, зарим нь бүр ялангуяа нөгөө ойртын энэ ястнууд гүрмэл гэдэг нөгөө олон юм нарийнхан сүлжсэн тийм боо хийж таваг застдаг
уламжлалтай байсан. За лам нар бол нөгөө гавжин дугуй гэд бас хэвийн боовноос өөр тийм дугуй шар тастай боов хийж бас идээд будаага засдаг. Тэгэд уул боов хавсаагаар тавг засахдаа ер нь монголчууд заавал юм сондгоо тоотоогоор үрчилж өрдөг байсан тэр заншил бол одоо хүртэл одоо хүмүүс баримталдаг. Ер нь залуу айлууд 3 5 үеэр идэ засдаг бол ийм өндөр настай эсвэл тухайн үед нөгөө их хэрэгэм зэрэгтэй ноён байсан тийм хүмүүс нь бол 7 9 үеэр их өндөр тавг засдаг тийм уламжлалтай байсан. Тавгийн боовыг 3 үеэр өрдгийг бол толгын 3 чулууг бэлэгцээ. Эсвэл жаргал, зовлон жаргал гэсэн байдлаар ингэж өрдөг. 5 үеэр өрөх нь бол 5 махбодыг бэлэгдэж байгаа гэх мэтэр гэж тайлбарлалт юм бэлээ. За тэгээд ууц тавих ёсны талаар бас ууц одоо бол баг бүх айлууд ууц тавиад байна. Ер нь хуучны ёсонд бол айл болгон ууц тавьж байгаагүй гэдэг нь бол бүр судалгаагаар тодорхой байдаг. За ерөөсөө ингэж хоньны одоо эр хоньны ууц чанж ингэж эдэний дээж болгох юм ёс хаанаас үүссэн бэ гэдэг нь бас нэлээд сүүл үе анх дугаар богд зан газрын үеэс эхлэлтэй гэж үздэг. Түүнээс өмнөх одоо монголчуудын хүндтгэлийн эдэн нь бол хаад ноёд юм хуухалсан бүтэн хоньны махаар зум тавьдаг л тийм ёс байсан болохоос ингэж заавал хоньны ууц тавьдаг тийм заншил нь сүүлд үүссэн гэж үздэг. Уламжилж ирсэн хууч яриагаар өндөр гэгээн зан газраас шавнар нь багшд нь таныг дүрс лагшин хураасны хойно таны хөргийг ямар байдлаар бүтээвс цохилтой билээ гэж асуухад өндөр богд за намайг өмнөө хоньны ууц тавьж таллаж буйгаар зурж дүрсэлж байгаарэ. Энэ нь Монголын заяа амны хишгэн дүүрэн байхыг бэлэгдсэн учиртай юм аа. Монгол хүн хизээд үеийн үед өлсөх ёсгүй. Үүнийг л бэлэгдэж тарган онны ууц хөндөж байгаагаар намайг зоруулж үлдээгээрэй гэж загсан гэдэг. Ууцыг тавихдаа хоньны 6 хавраг ууц сүлнийх нь хамт үргэлжилж байгаа эсгийг ингэж үлдээж чанж болгож тавьдаг. Чансан ууцсан дээрээ хоньныхоо хүзүү хонготой шагац чүмэг чанж тавьдаг нь ингээд уламжлалж өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн байдаг. За ер нь 20 дугаар зууны ихэнх үе хүртэл түрүү хэлсэнчлэн ер нь цагаалж байгаа айл бүхэн тэгж заавал эрг нас гүйтсэн эрг хоньны тийм том ууц тавьдаггүй. Зүгээр ер нь хоньны тураг мах чанаж л ингэж шинэлдэг байсан байлээ. Харин өндөр настан, ноёд язгууртан бас их дэд зэндааны лам чинэлэг айлууд л хоньны юм том ууцаар эдээ шүүс зэгдэг тийм байсан байлээ. За тэгээд 19-с 20 дугаар зууны үед их хүрээнд үүсчихсэн нөгөө томоохон баячууд аль болохоор том ууц нас гүйтсэн эргийн ууц тавьж баг өрсөлдөх маягаар ингээд цаашдаа айл болгон ууц тавих ёс илүү их төгөнд илгэрсэн гэж угсаатны зүйчд үздэг. За цагаан сараар заавал хоньны ууц тавих юм уу, үхрийн өвчөө тавих юм уу гэдэг нь одоо сүүлийн үед бас нэг тийм нэг жижигхэн маргаантай талцдаг сэдв болцсон байлээ. За манай аав амин цэрэндээ ерөөсөө нэг өвчөө тавихыг таашаадгүйсэн. Бид болохоор өвчөөний тэр хэрсэн мах нь ер нь амттай байдаг. Тэр их зузаан өөхтэй хоньны ууцыг дараа нь идэхгүй штэ гэд хичнээн ч хэлээд аав маань ингээд айл ер нь аль болохоор одоо халуун хошууд мал болохоор хоньныхоо ууцыг тавьсан дээр гээд ингээд зөрөөд идэг байсан. За тэгээд одоо ингээд ажиглаад харахад ихэнх айлууд тэр дараа нь идэж ухаа бодоод ер нь за тэгэл сүүлийн үед хүмүүс нөгөө хоньны их өөх идэхэ болж байгаа юм олон шалтгаанаас болоод үхрийн өвчөө тавих нь улам их болцсон байлээ. За тэгсэн чинь нэг эрдэмтэн доктор Дулмгай бэлэвсэн эмэгтэй хүн эм хүн л өвчөө тавьдаг гэсэн нэг тийм эвгүй иш баримт гаргаж ирсэн. Миний хувьд энэ талаар судлаад яг тийм бэлэвсэн эмэгтэй хүн бэлэвсэн гэдэг чи одоо ханиа алдсан гэсэн үг шүү дээ. Тэгээд бусд нь одоо яах юм байгаа тийм үхрийн өвчөө тавьдаг гэдэг тийм баримтыг ямар ч угсаатны зүйчдийн судалгаанаас олж үзсэнгүү. Одоо энэ подкаста бэлтгэхдээ ч гэсэн би
Монголын энэ угсаатны зүйн ухаанд тэргүүлэгч эрдэмтдийн бүтээлийг уншсанаасаа ингээд тоймлон ярьж байгаа. Ер нь хоньны өвчөг бол хамгийн хүндтэй настай эмэгтэй хүн болон бэр бэрэгдээ дайлдаг мах гэж үздэг ёс бол байдаг. Хоньны өвчөг гэдэг чинь жижигхэн тий шал өөр зүйл. Тэгээд ялангуяа нөгөө монголчууд бэргэн одоо бэргэдийг их хүндэлдэг. Бэргэн гэдэг чи одоо дандаа ах хүний гэргийг хэлдэг шүү дээ. Одоо монголчууд бэр их чин тэргээд буруу яриад байдаг болсон мөлий. Бэргэн гэдэг чи ихч гэдэг утгыг илэрхийлж байгаа болохоор хизээч ихч гэж нэмдэггүй. Тэгээд нөгөө хуримд бэр хоёр талын одоо бэр хүргэн хоёрын бэргэд хамгийн том үүрэгтэйгээр оролцдгийг одоо бүгд мэдж байгаа бах. Тэр яс цаашаа үргэлжлээд одоо нөгөө гарын үсэг зурах үед нэг бэргэн дагцсан байдаг шүү дээ. Тэр чинь өөрийнхөө төрсөн ах болон нагац авга одоо үеэл ахч байж болно. Ерөөсөө л өөрийнхөө л садан төрлийн ах хүний эхнэрийг бэргэн гэдэг. Тэгээд бэргэд бэр гуух, бэрийг хүргэж өгөх, хурмын гэрж болоход хизээний ингээд их том үүрэгтэйгээр оролцдог байсан. Ахынхаа гэргийг хүндлэн гэдэг нь бол монголчуудын бас их том яс байсан болохоор бэргэн айлчлах юм бол ер нь хоньны өвчөө чанж хүндэлжтэй эдэлдэг байсан. Үхрийн өвчөө шал өөр хэрэг. Эмэгтэй хүн одоо үхрийн өвчөө барахгүй үстэй. Айгу том. Тэгээд ер нь Бадам хатангойн судалгаанаас уншихад хангаан зарим аймагуудад ер нь үхрийн өвчөө тавих яс сүлд дэлгэрсэн байсан юм байлээ. Нөгөө монголчууд эдчиндээ 1-2 үхэр гаргадаг байсан. Тэгээд өвчөөг нь тэгж цэвэрхэн ингэж салгаж аваад чанаад ингээд хүндтгэлийн эдэн шүүсэнд тавихад бас зохимжтой, амттай байдаг болохоор ингээд хангаан аймагуудад одоо энэ үхэр илүү их өсөгдөг газруудад бол энэ нэлийн төгцсөн байсан ёс юм билээ. Тэгээд эмэгтэй хүн ч юм уу биелсэн хүнтэй ямар ч холбоогүй. Тэгээд одоо үед хүмүүс үхрийн өвчөө тавихад бол ямар ч цэвэрлээд байх зүйл байхгүй. Тэгээд ер нь Монголын одоо хэл бичгийн их эрдэмтэн бас одоо нөгөө бэлгүү нам Жирэмчингуан шав чойл Усанжаа гэж маш олон хэлтэй тийм том эрдэмтэн байсан. Тэгээд Усанжингуан ярианд угсаатны зөвийн хээрийн судалгаанд явахдаа ганц нэг өвчүүдийг гаргаж ирсэн тийм яриаг судалгааны хэрэглэгдэхүүн болгож авахыг яарах хэрэггүй шүү. Энэ өвгөд бол заримдаа зүгээр сонссон юм а ярьцдаг гэж бүр анхааруулж ирсэн мэлээ. Тэгээд тэр ярьсан зүйлийн тухайн нутгийн хэд хэдэн хүнээр нэмж нөгөө настай эмэгтэй хүмүүсээс асууж баталгаажуулж тэр нутгийн нэлээд нийтлэг олны амнаас сонсч ээж тэр нийтийн заншил юм байна гэж судалгаанд авчих хэрэгтэй гэж сургасан байт юм лээ. Тэгэхээр ганц нэг хүний худлаа мэдэмх хэрэг тэгэл ялангуяа энэ өвчүүл бол энэ тэнд цэрэгт явахдаа сонссон юмнуудаа ингээд нэмж хачирлаа тэгдэг байсан ингэдэг байсан гэдгийг өнөөдөр шууд заншлалгаад авчих юм бол ингээд иймэрхүү ташаарсан ойлголт түгэх аюултай. Тэгээд миний хувьд бол би угсаатны зөөж Нямбо, Сүхбаатар, Бадам хатангой нарын том судалгаа илүү их зохиолынхоо судлагдгуун болгож судалж авч үздэг. Ер нь нөгөө Монголын угсаатны зүйн бараг л нөгөө хүлгэн содар гэмээр 3 бот номыг бичсэн Бадам хатан доктор бол миний хувьд хамгийн их баримталдаг юм том эрдэмтэн байгаа. Ер нь Бадам хатан докторын тэр бичснээр ер нь хөв хангаагаар нутгалдаг малчид үхрийнхээ өвчөг чанаад ингээд цагаан сарын эдээ шүүснийхаа хүндтгэлийн эдээ болгон тавьдаг яс байсан. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө монголчууд бэлэгдлээ бодоод ер нь голдуу шин дээл хийлгэж өмсдөг байсан. За тэгээд наран ургах буюу туулаа цагт цагаалгын ёслол эхэлдэг ийм заншилтай. Тэгээд ер нь монголчууд ингэж одоогийнх шиг мөнгө төгрөгөөр залгадаггүй, зүгээр ер нь бүгд хадаг бариад золгодог байсан уламжлалтай. Тэгээд хадагныхаа амсрыг золгож байгаа буюу өөрөөсөө ахмад хүн рүүгээ харуулж барьдаг гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Ер нь тэгээд залуу хүн өөрөөсөө ахмад хүний тохоог нь түшиж золгодог. Нас чацсан хүмүүс хоёр гарынхаа бугыг зөрүүлж золгодог, хинж хэнийгээ түшдэггүй. За тэгээд ер нь ихэнх хүмүүс мэдэх бах та эхнэр нөхөр хоёрыг хувь тавилангаа нийлүүлсэн нэг амьтай хүмүүс гэж үздэг учраас хоорондоо золгодоггүй. Хоорондоо ингэж мэдхгүй залах юм бол ер нь салах тийм нэг ёр бэлэгтэй гэж үздэг.
хөл хүнд хоёр эмэгтэй бас хоорондоо золгодгүй хэвлэд нь байгаа хүүхдийн хүйсэн солигдно гэх мэт янз янзын цээртэй. Тийм учраас ингээд одоо эхнэр нөхөр одоо удахгүй суух гэж байгаа хосууд тэгээд хоёлоо хөл хүнд гэдгээ мэдсэн эмэгтэйчүүд бол золохгүй, бусад хүмүүс бол бүгд хоорондоо золгоно. За өөрөөс нь 1 сарын өмнө төрсөн ч бай. Өөрөөс ахмад л тэр 1 сарын ах ихч байсан тэр хүнийхээ тохоог түшиж залгана гэдгээ мартуу зай. За ер нь цагаалгын ёслолын эдээнд хүрэхдээ цагаалга юм уу эсвэл ааруул бяслаг гэх мэтийн цагаан эдээнд л төрүүлж ам хүрдэг юм ёстой. За энэ бэлэгний талаарх бас их маргаан байдгаа. Өнөөдөр оймс төрсийг өгөхгүй шүү. Монголчууд тийм өгдөггүй байсан. Инээ тэрэг янз янзын их ярьцгаадаг. Тэгээд ер нь монголчууд хуучны ёсонд ер нь одоо аль болохоор ийм эдээ шүүснээсээ хишиг болгоод хүмүүс гарын цайлгадаг тийм заншилтай байсан билээ. Тавгийн боовоо нөгөө тавгандаа тавихаас илүү олныг хийгээд тэгээд цагаан эдэний хишигтэй хамт ингээд хүмүүст тавгийн боовны хишиг гэж л гарын цайлгадаг ийм уламжлалтай байсан байгаа. Тэгээд дээр үеийн хүмүүсийн бага насныхын янз янзын дурсамжууд тэгэл одоо настай зохиолчдын бага насныхаа тухай бичсэн зохиолуудад харахад хүүхдүүд ерөөсөө айл хэсэл тавгийн боовол цуглуулдаг байсан юм билээ. За тэгээд яг хүүхдүүд ховрын юм байсан амттай нэг мөсөн чихэр тэгээд сүлд хувьсгалаас хойш бол цаастай чихэр тэр боовн дээр нь тавьж өгдөг болсон байгаа. За тэгээд яг хүүхдүүд нөгөө сургууль тэнхимд сураад эхлэхээр монголчууд эрдэм номыг их дээдэлдэг сайхан уламжлалтай ард түмэн шүү дээ. 3 эрхэм гэдэг тэр бэлэгдэлтэй ч гэсэн эрхэм баян эрдэм ном, удаах баян үр хүүхэд, адгийн баян эд хөрөнгө гэж ярьдаг байсан. Бүр өөр хүүхдээс ч эрдэм номыг тэр хүнд тавьдаг. Тийм байсан болохоор хувьсгалаас хойш хүүхдүүдэд дэвтэр харандаа нөгөө боовн дээр нэмж өгдөг гэсэн юм лээ. Нөгөө эрдэм номонд хэрэгтэй тийм бичгийн хэрэгсэл гэж бэлэгдэж өгдөг. Тэрнээс өөр тийм олон янзын нэг өгдөггүй. Тэгээд тунгалаг тамир арманд лада дамбугайн бичснээр эрдэнэ одоо их хүрээнд итгэлтэй хамт байхдаа цагаан сар олж таарад тэгээд хүрээний баян альд шинлээд гарахт нь тавгийн боов шүүсэн дээрээ нөгөө мах шүүсний хишиг өндөр хавирга нэмээд ингээд барьсан тухай гардаг. Тэр ерөөсөө л эдээ ундааныхаа л хишгээс төгөөдөг юм л нэг ёстой байсан юм байлээ. За тэгээд цаашлаад ингээд хүмүүсийн маргаан гараад иддэг нэг тийм ёс байна, ийм ёс байхгүй гэдэг нь зүгээр угсаатантайгаа л холбоотой. Ялангуяа нөгөө Монгол турхтны 2 том юм дэд соёл байгаа штэ. Халах ба ойрт. Тэгээд халах ойртын цагаалах, хуримлах ийм нэг ёс уламжлалууд нь багахан ялгаатай аваад идэг. Судлаад үзэхээр одоо тэгээд ингээл усын хүмүүс, ховдын хүмүүс, нөгөө ойрт хүмүүс ч одоо ингээл нэг л Монгол болцсон болохоор нөхөр нь ойр тогсооны эхнэр нь халах гэдэг. Ингээд нөгөө ёс заншил бол ерөнхийдөө хоорондоо их холилдож, нийлж ийм нийтлэг болж байна л да. Энд бол ерөөсөө муу юм байхгүй. Бид нэг л Монгол туурхтан шүү дээ. За тэгээд халахчууд битүүний ороо чөмөг хугалах гэсэн нэг заншилтай байсан гэдэг гэж энэ угсаатны зөөж Бадамбатын доктор тэмдэглэсэн байлээ. Энэ нь үхрийн дунд чөмөгийг махтаан чанаад хотныхоо хамгийн ахмад насны цуглараад чөмгөнийхөө махыг хувааж идээд ясыг хуг цагдаг байсан. Энэ нь бас л нөгөө шашны одоо ястай холбоотой нөгөө битүүний үдэш 33 ертөнцийг иргэдэг Балдан лам охин тэнгэрийг хорлохоор одоо саад дотгоор болдог шулмын чөмгийг хугалж ийн гэсэн зан үйл юм байна. Тэгээ төв халахчууд битүүний ороо үхрийн толгойг бас ялц чанаад духын тавгалж айлуудад хишиг түгээдэг бас нэг юм ёс заншил байсан байгаа. Үүнийгээ дух гүйлгэх гэж нэрлэдэг байсан байна. Одоо бол зарим нь нэлээд мартагдсан баха. За тэгээд шинийн нэгний өглөө эрт анхны цайгаа чанаад хоньны хуухалсан толгой чанаад эхнэр нөхөр хоёр хамтдаа эрүүгэн заадаг заншил бас байсан гэж доктор Бадамбатангой тэмдэглэсэн байна. Ингэхдээ эхнэр нь эрүүнээс нь нөхөр нь толгооноос нь татаад бүх юм дэлгэрлээ, битүү юм нээгдлээ,
буур жил гарлаа, ботхон жил орлоо гэд хошуунд нь шар тус түрхэд уураг сүүл шагаад чүмхтэн хамт дахиад бурхныхаа өмнө хишиг болгож өргөдөг байсан байна. Өргөл олгож. Ер нь монголчууд шинийн нэгний өглөө ойрдуудч бай, халахуудч бай бүгдээрээ тахилгын овоондоо халуун бүлээрээ очиж мөргөж идэ бодоо өргөдөг. Зарим угсаатнууд ингээд халуун бүлээрээ охид эхнэрүүд нөхөр бүгдээрээ хамт очдог бол зарим нэг угсаат нь голдуу ирчүүд нь овоондоо очиж мөргөж идэ бодоо өргөдөг. Заавал эмэгтэй хүн очихгүй ч гэж ёс байхгүй. Отгоороо ийм арай өөр ялгардаг ийм л байсан байна. Тэгээд ийхүү шинийн нэгний өглөө эрт овоондоо эдэний дээж өргөд мөргөж залбирах ёсоо янз янзаар нь нэрлдэг. Төрийн сүлдэнд мөргөх, эзэн сүлдэнд мөргөх, за ойрдууд голдоо овоо эндэрт мөргөх. Зарим нь одоо энэ ялангуяа энэ Шинжааны ойрдууд бол дээр мөргөх гэж нэрлэдэг. Тэр дээр гэдэг нь бол ер нь тэр ухагтхан тэнгэрт мөргөх гэсэн утга юм билээ. Тэнгэрийг одоо дээр гэж нэрлэж шít. За ойрдын торгууд ястан гэхэд битүүнээр бас үхрийн донд чүмэг чанж хөргөөд хотны хамгийн ахмад наст нь тэр чансан донд чүмэгнийхээ махыг хүмүүст ингээд тарааж хувь хишиг хүртээдэг. Дараа нэг гартаа хотго нөгөө гартаа чөмгөө яриад зөвөө бороо юу гэж гуравтаа асуухад эхний хоёрт нь буруу гэд гурав дахьт нь зөв гэж хэлэхээр нь нөгөө чөмгөө хуг цохоод зээ битүү юм хагарлаа бүгд юм дэлгэрвэ буур жил гарч ботхон жил орвоо гэд нөгөө төрөөнийхтэй нэлийн төстэй ерөөл хэлдэг. 12 жилд нөгөө тэмээ багтаагүй боловч яг энэ шинийн нэгний өдөр хэлдэг энэ нэг ерөөлийн үгэндээ заавал буур жил гарч ботхон жил оров гэж хэлдэг байсан мэлээ. Их сонирхолтой. Тэгээд торгуудад бол ер нь битүүнээр банш чанж иддэг юм уламжлалтай. Цагаан сарын шинийн нэгний өглөө хотойлоороо эндэрт очиж мөргөнө гэж ярьцгаадаг торгуудад. Тэгээд ховог сайрын торгуудад болохоор овоогоо баян гэж нэрлэдэг. Баянд мөргөх гэж бас нэрлэдэг юм байна. Ер нь Монголын айлч угсаатнууд овоондоо мөргөхдөө арц хүч асааж сан тавьдаг. Дараа нь эдэнийхээ дээжиг өргөөд дөрвөн талд нь мөргөөд ингээд буцаж гэртээ ирцгээдэг нь ер нь бараг л хоорондоо адилхан. Бас нэг сонирхолтой заншил энэ хаалх ойрдын угсаатнуудын аль алинд нь ер нь ихэнхт нь байсан юм байна. Тэр нь мал цагаалуулах ёс гинэ. Энэ цагаан хураг гэртээ оруулаад гаргаад тэгээ хоттоо хонь маландаа нийлүүлээд майлуулдаг. Тэгээд тэр нь голдуу эр хураг сонгож аваад тэгээ тэр хургаараа хуц тавьдаг. Бас нэг юм мал цагаалуулах гэдэг ёс байсан байна. Ер нь ихэнх ёс заншил нь нөгөө нүүдэлчин монголчуудын амьдрал ахуйтай илүү холбоотой болсон болохоор одоогийн юм хот суурин газрын хүмүүс авч яваад хэрэглэхэд ер нь нэг тийм зохихгүй л болсон байл л дээ. Одоо бид ч одоо ямар хоноо хурга мурга майлуулах вэ? Мянгат зэргийн юм зарим баруун аймгийн ястнууд битүүний үдшиж заавал ингэж хиншүү гаргаж муу мухаг зайлуулах ёстой гэж үзээд ингээд хуушуур хайрч идэх ёстой байсан байна. Тэгээд одоо өнөөдөр миний таньдаг зарим айлууд битүүний арай хуушуур хайраад явчихсан юм билээ. Би болохоор багасаа нөгөө хөгшөө автагаа өсгөд тийм юм байгаагүй болохоор одоо тэр миний хувьд бол тэр нь ерөөсөө мэдгүй яс байгаад байсан чинь ингээд мянгат зэрэг хэд хэдэн ястанд байсан ёслол юм байл л дээ. Тэгэд хиншүү гаргаж цээр гаргадаг юм Монгол яс байдаг болохоор болох зүйл санагдсан. Тэгэд дээрэс нь бас сонирхолтой. Тэгэд шинийн нэгнээс ахвал баахан бууз иддэг болохоор битүүний ороо ингээд хиншүү гаргаж муу мухаг зайлуулж юм гингээ хойшоор идэх нь бас сонирхолтой байж болох юм. За тэгээд шашинтай холбоотойгоор бол хаврын ихэнх сарын шинийн нэгнээс 15-ны хүртэлх өдрүүдэд Бурхан багшийн эрхт хуйлгаан дүр үзүүлсэн өдрүүд гээд энэ 15 өдрийн турш сүм хийдүүд ном хурах ёсыг мөн өндөр богд маань эхлүүлсэн байна. За харин Манжин хааны үед халахад дэлгэрүүлсэн шинэлгийн жасаа гэж нэг ёс байсан. Энэ бол ер нь нэг тийм дарлагдах тийм одоо тусгаар тогтнолгүй байсантай холбоотой тийм
харамсалтай ёс заншил байжээ. За манжийн дарлалд байсан үед үүссэн бас нэг шинэлгийн жасаа гэж нэг ёс байжээ. Энэ нь бол манжийн хаад Монгол ноёдыг одоо манжийн төрд үнэнч байлгах зорилгоор манж дачин гүрний хууль ёсыг хуулж номлож тэр Монгол ноёдыг төрдөө үнэнч зүтгэхийг номлож одоо манжийн аль хаан байна тэр хааны зүгээс цалин пүнлүү зэрэг нэмж өгч бас үнэтэй бэлэг сэлт барьж нэг тийм нэгүүлсэнгүй дүр үзүүлдэг. Тэгээд Монголын бүх ноёдыг цуглахыг шаарддаг нэг юм одоо эзэн албатын ёсыг харуулсан Монголын талаас бол одоо доромжилтой гэмээр ийм ёс байсан. Цагаан сараар заавал шинэлгийн жасаа гэж хийдэг. За энийг ингээд монголчууд Монголын ноёд ер нь 19-р зууны сүүл үеэс ахуулаад шинэлгийн жасаанд ингэж очиж Манжин хааны өмнө бүхэлцгөөс аль болохоор цээрлж татгалзах болсон. За тэгээд ийм ёс яагаад үүссэн бэ гэхээр 1635 онд Халахын Сэцэн хаан Ээр засагч хаанд анх бэлэг барьж одоогийн ёсоор бол 7-оос нас үүдэлтэйгээр ингээд шинэлгийн жасааны эхлэл тавигдсан гэж үздэг төгчд. Тэгэд 1691 онд халах өөрлөгч ноёд Манжин инх амгалан хааны лууд туганд ёсолж дагаар орсноос хойш Монголын ноёд Манжин хаанд 9 цагаанаар бэлэг барьдаг бас уламжлал тогтцсон байсан. За тэгээд энэ шинэлгийн жасаа бол айжмаар ингээд ноёд бас нэг үндэсний ухамсар төрөөд татгалзаж дургуутсээр ингээд 1911 онд олноо өргөгдсөн Монгол улсаа байгуулснаар энэ шившигт ёс алга болжээ. За цагаан сар ба их хүрээ. Одоогийн энэ цагаан сарын ихэнх ёс их хүрээний үед илүү их одоо дэлгэрсэн гэж үздэг. Одоо хөдөөгийн малчтаас арай өөрөөр цагаан сараа тэмдэглэх тийм нэг одоогийн шинэ үеийн цагаан сарын ёстой илүү төстэй. Тэгээд их хүрээний монголчууд бол голдуу бас чинэлэг дүү суурин амьдарч байгаа хүмүүс учраас цагаан сараар маш их гойж гангалдаг хамгийн сайхан шинэ хувцас өмсдөг. Бас хүний гар цайлгах бэлэг сэлтний ёс нь илүү их дэлгэрчээсэн. За тэгээд цагаан сараар их хүрээнд байсан 30 аймаг өглөө эрт наран мандах үед хамгийн сайхан хувцсанараа өмсөөд дайраг өргөх буюу дайллага өргөх гэдэг нэг ёслол хийгээд шинэлдэг байсан. За цагаан сарын шинийн 2-нд гандангийн 3 цанд цагаалга гэд ламнар хүмүүс нь 2-нд илүү их шинэлдэг гэж ламнарчууд нэгэнд их ном уншдаг байсан юм уу та. За тэгээд ламнар анги зэнда бас 10 гэдэг тэр нэгжээрээ тус тусынхаа гэрээр орж насны ахмад ламнартаа гэж шинлээд нөгөө гавжин дугуй гэх мэт ингээд бас тийм тавгийн хишгээрээ гэж гар цайлгаад ингээд цаашаа хурал номын ажил нь илүү их өрнөдөг байжээ. Тэгээд цагаан сараар их хүрээний цогцын хурлын бат цагаан дуганд 3-ыг өрчгөн 2 метрийн өндөртэй анх дугаар богд зан одрын маш том торгон наамал шүтээнийг гарган дэлгэж чимраа тахил гэж мөн л том торгон наамал уран сайхан хөшгөн чимэглэлээ дэлгдэг заншилтай байсан. Цагаан сарын шинийн 13-нд бол богдын өргөнөөс гонхны сор залдаг бас нэг ёс байсан. За тэгээд өндөр гэгэний таалал төгссөн өдөр буюу шинийн 14-ний өдөр их хүрээний 30 аймаг дацангууд маш олноороо ном ирүүл хурж ясалдаг юм ёстой байжээ. За цагаан сараар цээрлэх нэлээд их ёс байдаг. Шинийн 1-2-ыг хөтөл өдөр гэж нэрлэдэг учраас монголчууд алс холын замд огт гардаггүй байсан ёстой. Цагаан сараар уур омог, шунал, мунхаглал гэсэн 3 нүглийг заавал твчих ёстой. Шинийн 1-нд айлт ингээд сав суулгана усаар бялхаж байх учиртай гэж үздэг тул шинийн 1-ндээ усанд явдаггүй. Усанд явахыг цээрлдэг байсан байна. За үйл ойж мэтгэхдээ хуучин хувцсанараа нөхөж цайлдахыг бол маш их цээрлэнэ. Харин одоо юм ойно гэвэл шинийн 1-нд цоо шинээр эд бөсөө эсгээд шин дээл хувцас оёхыг бол маш бэлэгдэлтэй гэж үздэг байсан. Энэ нь бол тэр жилийнхаа туршид ер нь насан туршид шин сайхан эд зүйлээр дутагдахгүй байхын бэлэгдэл гэж үзнэ.
За шинийн нэгэнд хүнд хизээч эд зүйл мөнгө төгрөгөө зээлдүүлэхийг цээрлдэг. Хүнд ерөөсөө юм зээлэр өгч болохгүй. Тэгвэл тэр жилийнхаа туршид гаргалгын үд нээгдэнэ гэж үздэг. Ер нь цагаан сараар шинийн нэгэндээ залгахдаа хинт ч өргөө бусдаас авах бас авлаггүй байхыг хичээх нь Монгол хүний уламжлал юм аа. За энэ шинийн нэгэнд юу ч олж исэн аль болохоор ойлгохгүй, хэрүүл хийхгүй, хараал хэлхийг цээрлдэг. Эс тэгвэс жилийн турш хэрүүл шуугаан зовлон нулимс нүрлэнэ гэж үздэг. За энэ өдөр амьтны амьд таслахыг туйлын их цээрлэх хэрэгтэй. Эс тэгвэс ер нь үхэл нүрлэн, өвчин нүрлэнэ гэж үздэг. За нөгөө түрүүн хэлсэнчлэн эхнэр нөхөр хоёр хоорондоо залах нь бол цагаан сарын цээртэй зүйлээ нэг. Арх ууж, агсан согтох, эдээ будаанд гэрээ эзнийхэн зөвшөөрлгүйгээр гар хүрхийг маш их цээрлдэг. За энэ шинийн нэгний өдөр биедээ халуун хөтөн зэмсэг авч явах, ан авд мартахыг маш их цээрлэнэ. Үл дагах юм бол үхэл зовлон дайн дажин гарах нэгүртэй гэж үздэг байжээ. За нэг цагаан сартай холбоотой ёс заншлыг товчхон таймлаад ярихад юм байна. За ингээд том томоохон угсаатан болгон дээр ярьчих юм бол бүр илүү дэлгэрэнгүй болоод нэг удаагийн подкастэнд хизээч багтахгүй юм билэ. Тэгээ би энд арай бусдаасаа өөр онцлогтой ганц нэг угсаатныг онцолж ярьсан. За ингээд Монгол одоо үндэстний энэ дэлхийн 200 гаруй улс түмэн дотор ялгарах ондоошил болсон инх мэндийн баяр цагаан сарын ёс уламжлалаа дээдлэхийг уриалж байна. Сайхан шинэлээрэй.